саксуудын түүхийг бол би ер нь бол сүүлийн 1000 жилийн түүхнүүдийг бол нэлээд үзлээ л. Ялангуяа анх сакс тэд нь бол 1600 оноодоос за 14-р зууны сүүлвээс эхлүүлээд өнөөдрийн энэ өдрийг хүртэл бол дандаа колоничлын түүх буюу боолчлын түүх байхгүй. Тэ? Англи хэлээр 1949 онд дэлхийн 2 дугаар дайны дараа бол колони систем задраг үлсэн гэж яриад байгаа боловч энэ тэр яг задраг унаагүй байхгүй. Тэр зөвхөн өөр нэр хаягтай болцсон байхгүй. Японд би нэг үтслэн гаргаад гаргахтаа бүр Кинсэ Кенинкэнд ч гаргасан байхгүй юу? Кинсэ Кенинкэнд үтслэн гаргаад. Тэгсэн чинь үтслэр NHK-ийн сурвалжч надаас асуудгийн. За. Манай энэ Япон гацад чадангасан энэ чи ерөнхийдөө эртний хятад ханзыг барьж бичсэн шүү дээ эднэр чинь тий. Яа содонгос үсэг гэж биэлтэй зүгээр. Одоо танаа үсгнээс ялгаа яваана гэж. Ялгаа нүгүүд одоо эндээс би одоо танах руу очих тий. Япон бол ингээд чигээр явж байгаад баруун гар тийш яваад зүүн гар тийш дахиад урагшаа дахиад зүүн гар тийш нэг нарийн гудамжаар ороод ингээд очноо. Солонгос ч өнөг ятад ч өнөг ялгаа авах нэг будааны талбай таарай. Монгол хүн ингээд морьтой гараад мордоор тавьчихдаг байхгүй. Энтэй адилхан юм тал гэжсэн. Тийм л юм ярьсан. Та өөр юм яриа. Тэгээ нүүдэлчдийн урлаг бол харин тийм байдаг юм. Агуу эргчлөө. Нүүдэлч хүмүүст эргчлөөд байдаг байхгүй юу? Тэд нар бол тарианыхын талбай өөрхийн гашаанаас босно. Нүүдэлч хүмүүс эргчлөөтэй амьдэрдэг. Та Монгол хичгээр ингэж энэ уран бичлэг татчих хат Монгол хичээг татчих хата тэр агуу эргчлөөг мэдэрдэг үү? Тэрийг чинь би мэдэрдэг тулдаад бичих. Би өөрөө мэдэрдэг бол би тийм бич чадахгүй шүү дээ. Би дэндүү мэдэрдэг учраас дэндүү сайн бичдэг байхгүй. Уул хүн болгоо өөртөө нөгөө хайдаг юм аа л хайж явдаг байхгүй. Хүн чинь төрөөл юм хайдаг шүү дээ. Мөөмө хайгаал эхлэн шүү дээ. Тэгэл бүх юмыг хайж эхлэн дээ. Мөнгө цаас ажил төрөл хөсөл мөрөөдөл тийм ээ нөгөө эрхчлөө бүгдийг хайн шүү дээ. Буян нүгэл гэдгийг бурхан зохиосонгүй юм байна. Буян нүгэл гэдэг бол ерөөсөө л эрхчлөөний эерэг сөрөг хоёр тал байна. Ерөөсөө хүний амьдралын бодит одоо орчил дотор хүн өөрөө эрхчлөөтэй байяал сайхан байяал гэвэл тэр буян гэдэг зүйл рүү л явахаас. Одоо өөрийнхөө эрхчлээ хасаал зовлон гэдэг зүйл рүү л явах бол тэр одоо нүгэл гэдэг имийг л хийсээр аргагүй байдаг шүү дээ. Тэгэхээр энэ чи бол юу гэхтэй зэрэг бие хэл сэтгэл гурвал хүн гэдэг ойлголт бол ерөөсө бие хэл сэтгэл гурвын тухай ойлголт. Биеэрээ яах юм, хэлээрээ яах юм, сэтгэлдээ яаж юм. Сэтгэл бол удирдахч нь. Сэтгэл бодсон юмыг бие хэл хоёр хэлж яадаг. Тэгээ бурхан багш гэдэг бол ерөөсө бусад бурхан шиг тэр амьдралын хийж өгдөг, деважингийн хийж өгдөг, тамын хийж өгдөг гэдэг биш шүү. Бурхан гэдэг бол энэ зовлонгоос гардаг аргыг зааж өгдөг. Жаргалтай сайхан амьдралыг бий болгодог аргыг өөрийнхөө биеэр туулж үзээ зааж өгсөн. Ер нь хин юу гэж яриад байгаа юм сонирм биш хэвгүй да. Ямар бодлого үйл ажиллагаа нь ямар үр дүн төргээд ийн гэдэг нь хамгийн гол нь байхгүй. Тэгэхээр одоо бол зөвхөн энийг ямар нэгэн байдлаар бол одоо нэг тийм маргах гэж тийм шүү дээ. Одоо ялангуяа манай бол либералчд биш шүү дээ. Либералчд гэж би хэлэх гэдэг л. Ийм улсууд бол одоо энийг ойлгож харах цаг болцсон шүү дээ энэ чинь. Хэрэг Монгол улс, Монголын ард түмэн бол үнэхээр одоо ингээд ёстой модон бариад ингээд юм бол тэд нар ч гэсэн болоод гадаадын эзэдтэй хэрэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй. Монголын ард түмэн одоо байж байгаа Монголоос бол одоо ингэж авч байгаа тийм үү? Цөлмж байгаа энэ юмнууд нь одоохондоо байгаа учраас тэд нар гадаад эзэдүүдтэй хэрэгтэй байгаа байхгүй одоохондоо. Энэ бол одоо чинь дуусаад шахагдаад байдаг нь бол тэд нар ч гэсэн хэрэггүй бол. Энэ дунд тэр мөнгөний гэдэг ойлголт байдаггүй. Энэ ч юм бол зүгээр л тэр хүмүүсийн мөнгийг хэдийн хэмжээний зээл аваад боолын хөтөлбөрөөр аль зэрэг эхэлж байгаа гэдэг л ойлголт үүдээ. Та нар ингээд бүх тэр түүхийг үзээрэй. Яг мөнгө хөвөлдөг эддээс бусад тэр мөнгөний гэсэн хүмүүс бол тэгээд дараагийн үедээ байдгүй. Мөн үү? Энийг бол ялангуяа эдгэрт үйлчиж улс төрийн эрх мэдлэр тий нутаг орноо эдгэрт зараад мөнгө цуглуулсан хүмүүс бол ястаа сая доллароос илүү авсан түүх байдгүй мөнгнөөс. Филиппиний марксыг хар. Одоо саяны Египтийн Мубаракийг хар. Тэгээ тэр садын хүмүүсийн харалтай хэдэн жил юу цуглуулсан? Хэдэн жил мөнгө цуглуулсан? Тий, юу болоо? Тий. Мөн тэгэхээр одоо энэ нэг сайхан гадаадад хэдэн доллартай нэг гэж бодоод өөрийгөө баясгаад явж байгаа хүмүүс бол эхнэр нь очоод нэг сайндаа нэг $500 хэрэглүүл хэрэглэн дараа нь өгөхгүй ажиллаа өгөх юм бол. Тийм.
Мөн үү? Тэгэхээр эргээд энийг ойлголцоод монголчууд нэгдэх ёстой болчиход байгаа. Тэр ард түмнийг айчхаараа эдгээр чи айсанд болоод хамгийн найдвартай банк гэж аваачаад яг эдний нөгөө банк руу тий авч хийждэг хүмүүстээ сайхан хийж өгөөд тий байхгүй бол энэ зэрэг амтал очоо авах гэхээр яг тэгэж нэр яг таны хэлж байгаа. Энэ мөнгө яг нэг их хүсэр авсан мэй гэдгийг та тайлбарлаж байгаа. Айгу амархан одоо сая ингээд манай жилд нь штэ. Яацаа мөнгө угаахын хэсэг хууль гэдэг. Бас л 7 хоногт орж ид батлагдчихсан. Тэр хууль нь эцсийн энэ дотор хүн ирж мөнгө угаахад биш юм. Энэ нутгаа зарчаад мөнгө гадаашаа байрлуулсан хүмүүс очиод хэрэглэхэд нь уцаагаад өөрсдөө залин авахгүй юу? Тийм байхгүй. Залин авахгүй юу? Яг тийм болчих. Одоо шинэ одоо хин тэгээ Монголд одоо төрийн хүн байсан нэг хүн хэдэн доллар цуглуулчаад тавуу сүлдээ үнэхээр сонгуульд ялагдаад бариад мөн үү? Өөр хүүхдийн гудамжинд барьж авч алчих га зүгтаа гарлаа гэж бодъё. Тэгээ өөрөө далсандаа нэг 100 сая доллартайг очиход харагдаач нэрэ аа. Тэндээс нэр өстө хүний өрнө хаяа чиглэж чадахгүй. Тийм л байхгүй даа. Өнөөдөр нэг хүмүүс буруу ойлгоод идэв. МСС-ийг тэр гомтон болцсон гэж буруу ойлгоод идэв. Хизээ ч тэр гомтон болохгүй. Зөв өрн тэр бомбол байх байхгүй юу? Би өөрөө энийг бол үнэхээр бүр за одоо энэ бистэ хинээс ч илүү сайн мэдэхгүй нөө хэлж. Тэр зөвхөн хувьцааных нь капиталжуулалт нь бол тийм байна. Яг бодвол энэ хүн тэр хувьцааг зараад тэр өмтөө болоод энэ тэнд арал худалдаад авах боломжгүй тэр хувьцаа чинь баахан опшнтой кондишнстэй хязгаар зарагдахгүй байхгүй. Энэ бол тийм юм байхгүй. Өөр нөгөө нөхрийг нэг жоохон хөөргөөд ингээ болон шахаад гарцаа өгөхгүй энэ төлөө тэ нүүрс угаах үйлдвэр барьдаг дараагийн цалгаас тэмцээн барьдаг юмор ингээд боодон хөдөлмөр эрхлүүлж байгаа механизм байхгүй юу? Хувийн өмч гэж байдаггүй байхгүй да. Тэгээ манайх одоо нэг юм аягүй сайн ойлгох хэрэгтэй. Ерөөсөө энэ үйл хөдлөх хөрөнгө хувийн өмч гэдэг ойлголтууд чинь бидний тархинд суулгаж өгсөн хулигддаг вирус байхгүй юу? Тэгээ би монголчуудад дахиад хэлэхэд үеийн үед монголчууд энэ хүн төрөлхтөн сүнхэд үлдээд байдаг юм нь жинхэнэ хүний хөрөнгө гэж байдаг бол тэр нь үйл хөдлөх хөрөнгө гэж байдаг бол энэ бол зөвхөн өөрийнх нь үр хүүхдүүдийг мэддэг байсан байхгүй монголчууд. Мөн үү? Хүнд ганцхан үйл хөдлөх хөрөнгө байдаг. Тэр нь өөрийнх нь үр хүүхдлээтэй. Тиймээс одоо бидний үйл хөдлөх хөрөнгө гэж нэрлэдэг байгаа байшин чинь бүр хамгийн сайн хийсэн 50 жилийн настай байдیں۔ Тэгээд зөвхөн байгалийн газар хөдлөлт ч юм уу нэг юм болоход буцаад унцдаг. Ямар юм бэ? Гүн байцсан байшин газар хөдлөлтийг даахгүй байх юм бол ямар юмны үйл хөдлөх хөрөнгө байдیں۔ Гэтэл хүний үр хүүхэд тэр үр хүүхэдтэй үлдэж байгаа удамшиж явж байгаа юу хаа гэдэг чинь бол жиггэн үйл хөдлөх хөрөнгө байхгүй да. Монгол эндээс нөгөө мөнхийн амьдралтай мөнх тэнгэртэн монголчууд мөнхийн бус амьдралтай алга хорвоогийн боолчууд гэдэг ялгаа гарч ирдээ. Хүмүүс намайг ингээд айгүй их тийм бид нар язгууртнууд тэгээ хаад ноёдууд хүн төрөлхтний хувьд бурхтан бусд нь алга хорвоогийн боолчууд гэхээр хүмүүсээс ингэж боддог юм шиг үлээ. Нөгөө солонгос кинонд гардаг нэг ташуурдуулаад ингээд тэ долгоноод гутаарчдаг тийм хүний боол гэж хэлдэг гэж буруу ойлгоод байдیں۔ Том албан тушаал түүний хариуцлага мөнгө том бизнес гэдэг бол хүмүүсийн тийм байнгын далд зовёор төгшөөрт байлгадаг. Тэрнээс ангижрах арга бол тэр их бүх зүйлсүүдийг үл тоогоод тэгээд сэтгэлдээ ингэж зогсоох. Гэгийн сэтгэлчин бол гэгийн гэрлийн чанартай юм аа. Гинтийн хэрээр хэрцсэн юм аа. Тэр хэрийг чи арилгаж чадвал чи өнөөдөр бурхан бодод авална. Та даригч болж болно. Би бурханч болж болох нь. Би одоо тэр хинтэн ч ярьсан. Хинтэн ч ярьсан. Тэр Сингапурын тэр алдартай Лекуниан байна уу? Малайзын тэр Махатер байна уу? Хинтэн ч яг ингэ сэтгэлээ уурлаад ярих юм бол тэднээс бүр хэд дахин илүү байхгүй юу? Мөн үү? Бүх монголчууд тэднээс хэд дахин илүү. Манайхаа юу гэж боддог вэ гэхээр тэ тэр хүн доолны хөрөнгөтэй гинлээгээд тэгээс хүрдээд идэг байхгүй. Тэр хэмжээний одоо ухаантай тэр чин ухаантай биш үү? Тэр хэмжээний одоо боловсролтой гэж боолын хөдөлмөрөө аягүй сайн хийсэн гэсэн мөн үү? Тэгээд тэр хэмжээний өрөнд орох боломжтой. Өрөнд орсон гэдэг үндэмжинд болохоос биш. Тэр хүний ухаантайгийн чад юу биш. Харин ч эсрэгээр ухаантай хүн тийм хийдгүй. Яг үзэх юм бол уваагүй хүн хийдэг байхгүй юу? Энэ тогтцоонд зөвхөн уваагүй хүн л тэдний мөнгийг л гэхэд авч их орон нутгаа зарна шүү дээ. Тэгж ярих юм бол тийм байхгүй юу? Энэ бол цаашдаа ингэ одоогийн системд бол ердөөсөө ямар нэгэн тийм ухаантай улсуудын ямар нэгэн байдлаар одоо өөртөө улс орондоо төрдөө босож зүтгэх юм боломж байхгүй байхгүй юу? Одоо хамгийн одоо чинь увайгүй хамгийн зарчимгүй тий хамгийн ийм одоо ийм улсууд нь явдаг энэ систем чинь угаасаа тэр хүмүүсийн буруунд дээр буруу юм шиг энэ чинь бүр механизмдээ байгаа байхгүй. Гэхдээ энэ чинь нэг талдаа монголчууд ч илтгэж чинь юм шиг байна. Гэхдээ бүтэн дэлхий энэ юмнаас цөмөрө монголчууд одоо ойлгуулчихад байгаа байхгүй юу? Би лав ийм төрлөө хизээж очихгүй.
Тэ? Яг байна. Ийм төрлөө би очихгүй. Энэ угаасаа төр биш. Тэгээ би нэгэнд харийнхны тоглоомын засаглалд боол болмооргүй учраас би очихгүй энэ төрлөө. Тий. А гэхээр цөмөр энэ нийлээд энээс гарыг гэдэг дээр энэ дотор ч гэсэн одоо хараа л та. Эртээ тэр телевизээр ярьж хийж хагаад анх оюутлахын гэрээг нэг гишүүн үүсгэжсэн ч гэлөө. Гудамжны иргэний одоо юу гэдэг нь те байгууллагууд те. Дараа нь энэ маань 9 болсон 7 болсон ч гэлөө. Одоо 20 болчих гэдэг шүү дээ. Энд чинь угаасаа нөгөө явдаг юм явдгаараа яваад монголчуудын гоё үг гэдэг шүү дээ. Цаг нь иржээ гэж. Тэгэхээр одоо цаг нь ирсэн. Сая энэ засгийн газарт байсан дотроос хэлж байгаа байхгүй юу? За яг түрүү бидний хэлдэг хэлчихье. 4 жилээр солигддог эрх авахын тулд заавал эдгээр дээр очичээж эдгээр эрхлийг хүлээх юм бол гарчихгүй бол босдог. Систем өндөрсөн мэт тийм тэгж байгаа байхгүй. За тэр ингээ энэ жил бүх сөрөг хүч монголчууд ингээд нэгдээд энэ тогтолцооны тэмцэе гэж ярив тийм. Тогтолцоо гэдэг хууг биш юусаа энэ тогтолцоо. Энэ тогтолцооны зэрэг дэмжихэд эдгээр энэ жил 31 тэрбум төгрөгтэй болох гэж байгаа маа. 31 тэрбум доллартай. Доллартай болох гэж. Нүсийг бол эдгээр аваа улсчид чинь гадаадаас мөнгө аваа. Тэгэхээр та нар 31 тэрбум төгрөгийн өдөөс явах гэж учраас одоо яг ямар хүчээр хэвтээ ингэж явах вэ гэдгийг та нар бодорол гэсэн. Сэрэмжлүүлж байгаа байхгүй. Нэг хахад чи айцлаа байна. Тэгэхээр би зүгээр сайн чиний хэлж байгаа би ингээд сонсоод сууж байгаа нэг бодогдож байна. Хамгийн гол нь манай ард түмэн үйл юмыг ойлгосон байхгүй юу? Монголын үндсэн хуулийн дээр ч байгаа. Ер нь бүх хүн төрөлхтний түүхэнд ч энэ батлагдсан зүйл. Тэгэхдээ зэрэг чинь ямар улсад ямар одоо чинь засаглал байх нь энэ чинь ард түмэн шийддэг байхгүй юу? Тийм үгүй тийм үү? Тэр бол мөнгө төгрөг юу ч шахахгүй юу? Хэрвээ ард түмэн чин одоо сэтгэлээ нийлүүлээ үнэхээр ингэдэг юм бол ямар ч мөнгө юу ч шахахгүй юу? Тийм ямар ч гадаадын юу ч шахахгүй юу? Монголчууд Багдадыг эзэлсэн чинь Мустасим бол лалын ертөнцийн хамгийн шилдэг бүхний хураасан тийм баялагтай байсан юм. Тэгээд хүлээгүй хаана гэсэн байна. Чи энэ баялагаар яах юм бэ? Тэ? Энэ бол эрх мэдэл, тэ? Хүч чадал юм байгаа юм гэсэн. За тэгвэл Мустасим чи наатахыг эдэд амьдраа гэх. Нөгөө алтныхын санд нь орж төгчсөн байгаа. Тэгээ Мустасим өгсөн гэж байгаа. Тэндээ өсөж өгсөн гэж. Өөрөөр хэлбэл нөгөө гүн хаан нөгөө ертөнцийн үзлийн зөрчил энэ дээр явж байгаа байхгүй тийм. Юу гэхээр тэр Мустасим гэдэг нөхөр бол тэр их мөнгөөр цэрэг хөслөө тэр их хэд баялагтай учраас би хамгийн хүчрэх гэж бодож байсан. Хүлээгүй бол эндээс нүүдэлчил очсон шүү дээ. Хаанд бол тийм их эд баялаг байгаагүй. Янз бүрийн эдийг худалдаж авах мөнгө байгаагүй. Гэхдээ л яаж юм гэхээр илүү их хүч чадал одоо оюун санааны илүү давуу боломж байсан байх тийм. Тэр чи одоо энийг эдэд амьдр гэсэн Мустасим тэндээ өгсөн байгаа. Тэрийг жөөний дараа бичсэн байл л да. Эд уйл гэж юу гэлээ. Тэ? Гэтэл бол ертөнцийг дагуулах гэдэг чинь шал ондоо юм байна. Ахад бас нэг юм өнөөдөр ажиглагдаад байна. Одоо энэ лалын террористууд, фундаменталистууд гэдэг нэг юм одоо ингэ дэлхий бас харагдчих шээ. Яг Чингисийн эзэн Чингис хаан харизмыг дагуулсны дараа яг лалын ертөнц яг ийм нөхцөлөд орсон байна шээ. Нөгөө нэг ассасинчууд гэдэг бахан нөхдүүд тэмцсэн тийм наан нөгөө уулын үг ингээд хуршаа гэдэг нөхөр толгоолцсон. Европ тэр лалын ертөнцийг чичрүүлж ирсэн. Аль шилдэг ярууны харигч эрдэмтэн Схетон ван гүнгүүдийг бүгдийг ингэ алуурчтай болж алуулдаг. Тийм үл үзэгдэгч хүч тийм нэг бий болцсон. Тэгээ тэрийг яаж дарах вэ гэдэг бол одоо чухамдаа лалын ертөнцийн одоо их хор тавтай болцсон байсан. Хинч дарж чадхаа байсан байна. Эндээс хүлээгүй зэрэг очиад 10 гаруй устгаж байгаа. Өнөөдөр ингэ харж байгаа. Монголын эзэнт гүрэн, за Америк эзэнт гүрэн гээл та тийм. Эзэнт гүрний хоёр ялгаа. Америкчууд энэ террористуудыг дэлэхгүй байгаа. Дайн зарлалаа. Дэлхийн шин дайн бол энэ гэж хэллээ. Үе олон газар цус усгаж чинь, олон засгийн газар одоо янз бүрийн юм буруутгах чинь, хувьсгал хийж байна. Дайн хийж эзэн дөрвөлж. Гэтэл монголчууд тухайн үед бол тэрийг дарсан. Лалын шүүх төгчдийн хамгийн их баярлсан тэр шүү. Яг Тэнгэрийн авралаар монголчууд ирж биднийг энэс салгаж өглөө. Тэ? Тэгээг бол энэ лалын ертөнцид бол цусна гэлтсэн түнэр харахгүй болох байсан юм. Тэгээд лалын төгч тэрийг их баярлж өчтдөг байхгүй тий. Ингээ бодохоор л энэ ертөнцийн шин дэг журам за тэгээд монголчуудын төр зас ухаан энэ төр бол их ондоо юм биш. Монголчууд үнний төлөө их одоо явдаг.
тэр одоо гүн ухаантнуудыг ажиглахад бол ертөнцийн бодит хөрстэй үнэн юм руу их явдаг юм харагдаж байгаа. Нөгөө тэр нь учиртай гэдэг